дэх 2018 онд дорн төгс сургуулийн бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Ажлынхаа гараг дорн тэмдэг хэлсэн сумын ерөнхий боловсролын 8 дугаар сургуулиас эхэлж 7 дахь жилдээ ажиллаж байна. Багш Гант Туян бага ангийн багшийг дэмжих төсөл 2024 оны уралдааны бүтээлч ажлын хүрээнд өөрийн санаачлагаар сургуулийн хүрээнд хөгжлийн онцлогтой хүүхдийн хөгжилд хамтдаа энийг зохион байгуулж бага сургуулийн 205 тоод танхимд хөгжлийн онцлогтой сурагчдад зориулсан танхимыг байгуулсан. Мөн сургуулийнхаа дэмжлэгийн багийн гишүүнээр 3 дахь жилдээ ажиллаж байна. Бага ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх зорилгоор бага сургуулийн нэг давхарт сурагчдад чөлөө цагаараа ном унших боломжтой орчин бүрдүүлсэн. Хичээлийн жил даасаа ангийн сурагчдыг хугацаанд уншиж бичсэн хугацаанд төвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд сурагчдын өөрийгөө илэрхийлэх болон шинжилэн судлах цаг бүрийн ариусыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Зайн сургалтын үед болон хичээл сургалтандаа хосолсон сургалтын арга зүйг тогтмол ашиглахаас гадна цахим орчинд биетэн суралцаж, хичээл сургалтын үед ашиглах цахим платформуд дээр ажиллах дасгал даалгавар гарын авилгуудыг боловсруулан ашигладаг. Оюуны хөгжил IQ сургалтыг 2019 оноос хойш тогтмол хичээлүүлж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд ангийн сурагчдын 57%-ийг хамруулж тэдний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж байна. Ангийн сурагчдын 75% нь өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд хамрагддаг. Сурагчдаа аймаг болон сургуулиа зохион байгуулдаг үйл ажиллагаанд тогтмол амжилттай бэлтгэн оролцуулдаг. Анги хамт олноороо сайн үлсэн аянд идэв санаачлагтай хамрагддаг. 2023 оноос хойш дэлхийн зүүн олон улсын байгууллагын сайн дурын чиглүүлэгч багшаар ажиллаж, оролцоо төгжийг хүүхдийн хөгжил оролцооны клубыг бага ангийн 25 сурагчийг хамруулан хичээлүүлж байна. 2022 оноос хойш бага сургуулийн хосолсон сургалттай танхимын үйл ажиллагааг хариуцаж, багш нарт мэдээлэл технологийн дэмжлэг тусалцааг үзүүлэн ажиллахаас гадна мэдлэг цэгмэнд хичээл байршуулах, гахуул платформ дээр дасгал даалгавар боловсруулах сургалтыг сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн багш нарт түгээн дэлгэрүүлсэн. Тэргүүлэх багшийн манлайлал үйл ажиллагаанд оролцож 1-5 дахь жилдээ ажиллаж буй багш нарт болон 1-р ангийн багш нарт цахим аялал интерактив хичээлийг таниулах хэрэглээ болгох сургалтыг зохион байгуулсан. Сурчлага судлах хамтын ажиллагааны хүрээнд гахуул платформыг хичээл сургалтын үйл ажиллагаанд ашиглан үзүүлэх хичээлийг заан 3 дугаар бүсийн менежерүүд болон бага ангийн багш нарт түгээн дэлгэрүүлсэн. Ажлын байрандаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг цэгмэнд нийт 7 цагийн хичээлийг боловсруулан илгээсэн. Улсын хэмжээнд багшийн мэргэжил дэвшлүүлэх институтаас зохион байгуулдаг онол практикийн 8 дугаар бага хуралд өгөгдөлтэй ажиллах ба асуудал шийдвэрлэх хичээлийн үр дүн 1-р шатанд тэнцэж 2-р шатанд илтгэлээ багаараа хэлэлцүүлсэн. Аймгийн боловсролын газраас зохион байгуулдаг нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаанд багаараа дэд байр эзэлсэн. 2024 оны сургуулийн манлайлагч мэргэжлийн хөгжлийн бүлгээр шалгарсан. Дорнод аймгийн боловсролын газрын Монгол хэл хичээлийн даалгаврын сан ном нь үнэлгээний дэлгэрэнгүй блюпринт боловсруулан оруулсан. Жил бүр сургууль хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд амжилттай оролцдог. Даасан ангийн сурагчдын эцэг их асар хамгаалагчдыг хичээл сургалтын олон талт үйл ажиллагаанд тогтмол татан оролцуулж хамтын ажиллагаатай ажилладаг. Хаашаа сургуулийн зорилго